Одоо Facebook буюу одоо цахим хаягаар сошиал суугаар мэдээлэл түгээсэн үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө одоо баримтлагдах энэ зүйл тогтоол бас гараад байгаа. Тэгэхээр Монгол улсын хувьд гэсэн бас одоо яг энэ үндсэн хуулийнхаа зарчим дээр бид нар бас ингээд зогсох заашгүй шаардлагатай байгаа даа. Ер нь бол эрх мэдэлтэй хүн ч гэдэг юм уу төрийн эрх хэрэгжүүлж байгаа хүмүүсийг шүүмжилсэн тохиолдолд иргэд өөрөө айцтай болдог байна гэдэг энэ өөрөө нийгмийнхаа суурийг бид нар бол устгаж байгаа хэлбэр, хөрөдөж байгаа хэлбэр багхгүй. Тэр утгаараа бол бид нар хэвлэн нийт эрхтэй холбоотой асуудал зөвхөн сэтгүүлчдүүдийг энэ иргэд олон нийтийн энэ эрхээ эдлэх одоо энэ зүйл дээр бид нар бол хамгаалах хэрэгтэй гэж үзэж байгаа. Мэдээж сэтгүүлчтэй холбоотой энэ хуулийн зохицуултуудыг бид нар маш сайн одоо хангах хэрэгтэй. Зүгээр яг олон улсын хэллэгээр нь хэлэх юм бол abusement, defamation гэсэн ойлголтууд байдаг. Өөрөөр хэлбэл хүний нэр төр алдар хүндэд одоо халдах, ажил хэргийн нэр төрийг одоо гутаах, гүтгэх гэсэн хэрэгүүд байгаа. Тэгэхээр яг энэ хэрэгүүд чи өөрөө нөгөө гүтгэх юм уу? Доромжлох гэмт хэрэгүүд чинь бол өөрөө нөгөө хор уршигаараа ингээ хэмжигдээ явчихдаг байхгүй. Гэмт хэргийн бүрэлдэхүүнээр хэмжигдээ явчихдаг. Гэхдээ энэнийг одоо бүр ингээ хавтгааруулах байдлаар одоо Монгол улсыг ийм шоронцсон улс руу явуулах хамгийн анхны алхам нь бол ерөөсөө үзэл бодлоо чөлөөт илэрхийлж байгаа хүмүүс цензур тогтоох асуудал байна. За энэ утгаараа бол бид нар бас нөгөө их хурлын гишүүд учраас дотроо мэдээлэл авж байгаа. Дөнгөж одоо Пулзаманга ороо яг одоо хуралдаж байна. Энэ утгаараа бол бид нар яг улс суурьтай мэдээллийг өнцгөөс нь тал талаас нь тэнцвэртэйгээр авах ёстой. Тэр утгаараа бол энэ цагдаа ерхий газар болон энэ хойшлуулшгүй гэдэг шалтгаанаар ягаад ийм зүйл байсан бэ гэдгийг тодруулах ёстой гэж үзэж байгаа. Гэхдээ энэ бол нэг хэрэг дээр ингээд зүгээр шуугаад өнгөрөх биш. Цаашдаа зүй тогтлыг нь бид нар бас олж илрүүлж цаашдаа ийм одоо алдаа зөрчил гарахгүй байх, хүний эрхийг хязгаарласан үйлдэл ялангуяа эрх мэдэлтэй хүмүүсийн зүгээс болон бодлого боловсруулах шийдвэр гаргагчдын зүгээс гарахгүй байх дээр бид нар идэвхтэй ажиллана гэсэн ийм байр суурьтай байна. Мөн бичнээс тодруулахад одоо нөгөө яг энэ баримтат кино нөгөө олон нийтийн санхүүжилтээр юм зөв системээр ер нь яриа гэж байна л та. Тэгэхээр ер нь сонгуулийг одоо эрх мэдээллийн байгууллага санхүүжилтийн асуудал дээр тэгэхээр олон нийтээс босгодог уулын зөв жишгийг нөгөө талаараа бас иймэрхүү байдлаар одоо нөгөө тийш нь явуулах хардлага гарч ирж байна. Энэ дээр та ямар байр суурь? Ер нь бол бид нар ингээд эрх чөлөөтэй гэж яриад байгаа хэрнээ хязгаарлалт нь болчиход байна. Манай эрх чөлөө залуучуудыг зүрх зургийн мохож ин дээрээс нь энгийн хараат бусаар үйл ажиллагаа явуулах боломжийг хүртэл хааж байна. Эндээс харахаар хэвлэлийн эрх чөлөө өөрөө байхгүй болсон жилийн индексүүд ингээд харагдаж байгаа. Сая хэдхэн хоногийн өмнө гэхэд манай улсыг автократ дэглэмжлүү шилжсэн улсуудын тоонд бол багтаасан. Эндээс харахаар ер нь бид бүхэн хууль үнэхээр хүнд үйлчлэхгүй байгаа юм бэ гэдэг асуудал ярих шаардлагатай болчихж байгаа. Нэг шөнийн дотор Норгийн залуусуудыг барьж байгаа бол дараа нь хэн байх вэ гэдэг асуудал гарч ирнэ. Өнөөдөр өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлээд өөрөөрөө байхыг тэмүүлж байгаа хүмүүсүүд жишээ нь айдас тавьчих чинь. Миний харж байгаа зүгээс бол маш буруу жишгийг бид нэр ингээд тогтоож байна. Одоо ямар нэгэн кейс болоод гараад ирэхэд Норгийн залуучуудыг одоо харлуулахч байд юм уу? Ямар нэгэнтэй холбохгүй бол ингээд оролдоод явах бах. Тэгэл бид нэг хоёр талдаа нийгэмдээ хилцүүлэг болгож байгаа л нэг 3 хоногоос нэг хэрэг мартдаг. Тэгэд ийм байдлаар бид нэр ингээд хуусарч одоо яваад байна гэдэг бол үнэхээр харамсалтай байна л да. Тэгэхээр миний хувьд бол улсын хурлын гишүүний хувьд бол бас албан бичиг бол явуулаад яг энэ хэрэгтэй холбоотойгоор одоо яг үнэхээр энэ 19-ийн эрт заасны дагуу үндэсний ив нийтлийг боснуулах гэмт хэрэгцээж хэлж байгаа гэдэг энэ бол одоо хин ч итгэхийн аргагүй үндслээр 20 жилийн ял гэдэг агуулгатайгаар явж байгаа. Тэгэхээр энийг маань бол мөрдөн шалдах үйл ажиллагаа явуулах байгууллагынхаа одоо харьяалаас нь хараад үзвэл энэ маань бол тагнуулын ерөнхий газар шалгах одоо урьдчилсан одоо шаардлагыг тавьд юм байлээ. Тэгэхээр үнэхээр тагнуулын ерөнхий газар энэ дээр ажиллаж байгаа юу? Энэ хэн байгаа вэ гэдэг талаас дээрээс нь энийг яг ямар үндслээр явж байгаа гэдгийг бол холбогдох албан тушаалтнуудаас бол авахар бол ажиллаж байна. Тэгээд ер нь бид нар мэдээллийг аваад зогсохгүй цаашид яаж энэ хэрэгүүдийг ер нь гаргахгүй байх юм бэ? Ер нь залуучууд бид нар ингээд бууж өгөөд идэг байх юм уу? Хүний үзэл бодлыг, үнэн худлыг зөв бурууг хүртэл төр засаг шүүдэг байх. Энэ бол өөрөө дарамгуул тогтсож байгаа шинж. Тэгэхээр энэний эсрэг бол хүчтэй тэмцэнэ гэдгийг бас өнөөдөр байр суурь илэрхийлэх гэсэн.